Эхний мэдээг хүргэе. Өсвөр насны 20 орчим хүүхэд бүлэглэн удаадаараа үеийнхний дээрлэхэж байсан нь ил боллоо. Тухайлбал тэд хамгийн сүүлд 3 дугаар сарын ихээр үеийн охиноо зодож, үг хэлээр доромжилж нэгэн хүүгийн гуйг нь дахиар авчсан байгаа. Дээрх хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна. Олон нийтийн сүлжээнд өнгөрсөн шөнө үеийнгийн дээрлэхэлттэй холбоотой 2 бичлэг нийтлэгдсэн. Тодорхойлбол нэгэн охиныг шатан дээр үеийнх нь зодсон бол нөгөө нь сурагч хүүгийн гуйг бахиар авсан юм. Тэгвэл эдгээр хэргийг бүлэг хүүхэд үйлсэн байна. Охинд бэлгийн хүчирхийлэл үлдээгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Одоогийн байдлаар хэрэгт 21, 130 номт наран сургуулийн сурагчдыг холбогдуулан шалгаж байна. За үзэгчдээ бид 21-р сургуулиас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр олон нийтийн сүлжээнд бичигдсэн тухайн бичлэгийг хийсэн охин бол тухайн сургууль сурдаг юм байна. Яг одоо л үүссэн асуудалтай холбоотойгоор хүүхдийн эцэг хийг дуудан сургуулийн удирдлагууд уулзаж байгаа юм. Бид охиноос бол яагаад тухайн бичлэгийг хийсэн талаар тодруулахад найз нь дуудсан. Мөн найзынх нь одоо найз хүүгэнтэй тухайн охин уулзсан учраас одоо тухайн үйлдэлийг хийж бичлэг хийсэн гэх юм тайлбарыг өгч байна. Харин сургуулийн нийгмийн ажилтны зүгээс бол өмнө нь ийм одоо үеийнгийн дээрлэлтэй холбоотой асуудал үүсэж байгаагүй. Энэ асуудалтай холбоотойгоор одоо шаардлагатай хариу арга хэмжээг авч мөн дахин ийм үйл явдал гарахаас сэргийлэн ажиллана гэдгийг ярьж байна. Захин орчин 130 дугаар сургуулийн 11-р ангийн сурагчид удаа үеийнхнийхний дээрлэгтэй гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор эцэгчүүдийн төлөөлөл тус сургууль дээр цуглаж сургуулийн удирдлагуудыг бодит мэдээлэл өгөхийг шаардсан юм. 11 сарын 19-нд төлөөд манай хүүхдийг ангийнх хүүхдүүд тэр нөгөө ангийнх нь хүүхдтэй зодтолдохгүй аймхаа. Тэгээ нөгөө аймхаа бишээ батлахын тулд очиж жорлон дотор зодтолдоод тэгээ нөгөөх нь бас илүү хөдөлгөөнтэй бүхий удамтай хүүхд. Тэгээд унгаагаад бэртээгээд хөлийн гарын углаад тэгээ эмдэх твтээд хадуулж хагалгаанд орсон байхгүй. Ангийн багш болон сургуулийн захиргаанаас бол тоохгүй байхгүй. Энэ бол эцэгхийн нөлөөлөл. Хуулийг гуйл болгодог хүмүүсийн хүүхдүүд ийм бардан болчдөг. Чамайг ийм болгоно би ингэн тэгнэ гэл те. Энэ бол өшнөө олон давтангаараа ийм хийчээд бүр ичж яхаа мэдгээ болцсон шүү дээ. Аимшигтай. Яаж ингэж хүүхдүүдээ миний хүүхдүүдийн сурж байгаа сургууль тийм хүмүүс байдаг гэж урд нь ч гэсэн ийм мэдээлэл явагдаж байсан шүү дээ. Ер нь манай сургуулиас болоод нэг одоо мэдж байгаа нэг хүүхдэл байна гэсэн мэдээлэл. Цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Тухайн байгаа хүүхдийн мэдээллийг бол асан дараа аав ээжтэй холбогдоод ээж аав нас дуудсан. Ээж аав нас цагдаа дээр байцаалт өгөө явж гин гэж. Тэгэхээр одоо энэ цагдаагийн байгууллагаас тодорхойлол гарсан үндсэн дээр л мэдээлэл бодиттой болох гэж бодож байна. Үеийнгийн дээрлэхэлд үйлддэг бүлэг хүүхэд нь 11-р ангийн 16-аас 17 насны сурагчид. Тэд захим сүлжээнд групп үүсгэж байнга явдаг замаараа удаа хүчирхийлэл үйлддэг байжээ. Тодорхойлбол тэд Шангрилад кино үзэж, хоол идээд, тоглоомын талбай тоглож, парк ордог. Энэ зам дагуу таарсан болон танил хүүхдүүдийг зодож дээрлэхдэг байжээ. Харин захим орчин тархсан бичлэгийг цагдаагийн байгууллага 3 дугаар сарын 6-нд илрүүлж шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.